Сайн байна уу? Элсэн инглишийн багш Аримтай. За өнөөдрийн 218 дахь зөвлөгөө хичээлээрээ та бүхний одоо байгаа англи хэлний төвшнгөөсөө дараагийн төвшөнд буюу next level төвшөнд авчихын тулд ямар үг хэллэг ашиглавал таныг одоо илүү төрөлхийн англи хэлтэй хүн шиг ярьдаг агсан төвшний англи хэлтэй болох вэ гэдгийг жишээн дээр бүгдээрээ ярилцсан. За тэгэхээр эхний энэ хувилбарууд бол модон гэж бичсэн байгаа нөгөө модон англи хэлтэй гэж ярьдаг шүү дээ. Тэр нь болохоор яг төрөлхийн англи хэлтэй хүмүүс шиг сэтгэж ярихгүй маш энгийн байдлаар ярьж байгааг модон гэдэг ерөнхийдөө тодорхойлоод байгаа. Тий. За гол нь жишээн дээрээ бүгдээрээ эхний өгүүлбэрээ авч үзье. I need to leave now. I need to leave now. Би одоо явах хэрэгтэй байна. Би одоо явлаа гэсэн утгатай. Тий. За энэ өгүүлбэр 4% үзв. Төрлөх англи хэлтэй хүмүүс бол өдөр тутмын ярианд бол ингэж ярьдаггүй. Тэгэхээр бидний ойлголтоор агсан төвшөнд очино гэхээр илүү лаглаг урт үг өгвөл хэрэглээд урт өгүүлбэр ашигладаг гэж боддог. Тэгвэл ярианы хэлэнд яадаг вэ гэхээр би одоо явлаа, явах хэрэгтэй байна, явлаа гэдгийг I gotta go. Тэ эсвэл шууд gotta go гэж хэлцдэг. Тэ явлаа гэх тэ I gotta go. Илүү богино, илүү энгийн байгаад тий. Тэгэхээр бидний нөгөө нэг уламжлалт ойлголт бас жаахан ялгаатай. За хоёр дахь өгүүлбэр маань You don't need to hurry. You don't need to hurry гэж. За ярах хэрэггүй гэдгийг юу гэж хэлж байна? Take your time. Take your time. Time гэдэг үгийг мэднэ. Take гэдэг үгийг мэднэ. Гэхдээ энэ гурав нийлээд ярах хэрэггүй гэсэн үг гэдгийг магадгүй маш олон хүмүүс мэддэг тий. За өөрөөр no rush гэж хэлж болно тий. Хоёр үгээр бас хэлж болно. Тий. За гурав дахь нь I have free time гэж. Би одоо чөлөө цаг надаа зав байна. Чөлөө цаг байна гэсэн үг тий. I have free time гэдэг бол ойлгоно, таны утгыг ойлгоно. Гэхдээ энэ бол төрөл хэлтэй хүн биш байна. Маш сайн англи хэлтэй хүн биш байна гэдгийг бол шууд мэднэ тий яриагаар. Тэгвэл илүү одоо агсан шатнд яриа гэх юм бол I'm free. Бас л маш богинохон энгийн байна. За дөрөвт жишээ. Wow, I'm surprised to see you here. Тэ? Wow, I'm surprised to see you here гэж байгаа. Чамтай энд уулзсан одоо юу гэдэг хөөх энд уулздаг нэрээ тэ гайхалтай үйл явдал биш үү гэсэн утгаар хэлж байгаа. Тий. За энийг илүү богино энгийн нэр юу гэж хэлэх вэ гэхээр Fancy seeing you here. Тэ? Fancy seeing you here. Энд уулзсандаа одоо таатай хөөх чамтай нэрээ энд таарах гэж ярьдаг шүү дээ тий. Тэрийг болохоор ингэж хэлж байгаа. За сүүлээс хоёр дахь нь It has been a while гэж байгаа. Уулзаагүй удсан байна гэсэн утгатай. Тий. За энийг яг өдөртмийн хэлэнд болвол тэ найз одоо таньдаг хүмүүстэй хэлэхдээ long time no see. No see гэдэг үг бол 4% алдаатай. Гэтэл энэ бол ярианд маш нийтлэг хэрэглэж байгаа. За хамгийн сүүлийнх нь just be yourself гэж байгаа. Өөрөөрөө л бай гэдэг үг тэ. За энийг бол just be yourself гэж бол нэг хэлтгүү тий. Ярианд бол юу вэ гэхээр you do you гэж хэлдэг. You do you гэж юу гэсэн үг алдаатай юм шиг харагдаад байгаа. Гэтэл энэ чинь агсан шатны одоо илэрхийлэхтэй илүү энгийн ингэж илэрхийлдэг. За тэгэхээр манайх анхан дунд болон дунд шатны брэнд сургалт гэж ярьдаг. Одоо манай нэрийн оз болсон маш гоё нэг сарын маш цогц. Гэхдээ энэ нөгөө дөрвөн бол ярьдгүй. Дөрмөөс бусад бүх агуулга ордог. Дөрмийн сургалт нь тустай тий. Энэ сургалтаар юу ярих вэ гэхээр ярих бичих богино хугацаанд ярьж сурна. За ийм гоё үг хэллэгүүдийг мэдээж маш их олж авна тий. За тэгээд ярьж сурна, бичиж сурна. За манайхны хамгийн сул чадварууд гэдэг те англи хэл сурсан хүмүүс бол дийлэнх нь ярьж бичиж чаддаггүй. Тэгвэл энэ сургалтанд 1 сарын хугацаанд ярьж бичиж сурна, унших, сонсох, дадалтай болно. Тактик аргууд суралцсан. За тэгээ хувь хүний хөгжлийн үед бол маш их одоо дараагийн төвшин next level очих ийм одоо тэ цагийн менежмент, зуршил бий болгох, өдөр болгон англи хэлээ хийх. Гэхдээ
өөртөө дарамтгүйгээр ингийн аргаар тий минималист одоо арга барилыг олгодог. Англи хэл сурах минималист арга гэж юу? Энэ бол бидний анх санаачилгаач гэсэн Монголд явж байгаа цорын ганц англи хэлний минималист сургалт. Тэгэхээр энэ төвшин та дунд төвшин, агсан төвшин тий дараагийн төвшөнд хүрэхэд хэрэгтэй бүх агуулгууд орно. Англи хэл сурж байгаа бүх хүн заавал суух ёстой сургалт байдаг. Тэгэхээр англи хэлний одоо суурьтаа боломжийн уншаад ойлгодог хүмүүсээ үеийн сургалтанд хамрагдаарай. Тэгээ сард нэг удаа хэлсэн байгаа. Яг одоо хэлсэн явж байна. Та амжиж бүртгүүлээрэй. За тэгээ дараагийн хичээлээр бүгд уулзцгаая. Анхаарал хандуулсанд баярлалаа.